Энийг тоглоод дуусгах юм аа? Дуусгахгүй шүү дээ. Одоо ингэсээ болно шүү дээ. За миний гарт яг одоо Infinix GT30 загварын гар утас байна. За энэ хүү гар утас нь бусад утаснуудаас юугаараа ялгаатай, ямар онцлогуд байна вэ гэхээр мэдээж энэ утас өндөр хүчин чадлын процессорыг суулгаж өгсөн байгаа. 144 Гц-ийн дэлгэцийг суулгаж өгсөн байгаа. За тэгээд дээрэс нь нэмэлт триггер буюу одоо нэмэлт товчлуурыг утасны хажуу талд байрлуулж өгсөн өөрөө тоглоход илүү тухтай болгож байгаа. За тэгээд яг одоо ингээд харагдчихээн. Дэлгэцээ 2 хуваагаад тэгээд нэг талд нь PUBG, нөгөө талд нь Genshin Impact-ийг зэрэг оруулаад шууд тоглох боломжтой. За тэнгүүд Genshin Impact нь болохоор нэлээд том тоглоом учраас одоо жоохон ингээд уншаад байна. За Drift, CarX гэдэг Drift-ний тоглоом байдаг шүү дээ. Энийг шууд ингээд шажуудлалтаа гаргаад тэгснээ давхар ингэх юм бол PUBG-га тоглонгоо CarX-ийг бас хажуугаар нь харах боломжтой юм л. Одоо энд ингээд матч хийж байхад би энд давхар бас нэг тоглоом шууд ингээд оруулчих чинь гэсэн үг шүү дээ. За одоо ингээд цаана нь бол PUBG маань яваад шүү дээ. Би наан шууд машин тоглож байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо ингээд multitasking буюу одоо олон програм зэрэг ачааллуулах, эсвэл олон тоглоом зэрэг харж удирдах, тэг хянах гэх мэтчлэн одоо иймэрхүү юмнуудад бол Infinix GT маань ер нь бол тун давгүй юм байна шүү. За тэр цаана миний PUBG эхэлж байна. Би энэ Drift-ээ үргэлжлүүлж байна. За энэ LR гэдэг нэг энэ хоёр дэлгэцэн дээр нэг юм улаан цэхэр цэг харагдчих штэ. Энэ хоёр цэгийг өөрийнхөө хүсснээрээ удирдах боломжтой хаач авч тавьсан болно гэсэн үг. Нэмэлт дээр меню гараад ирсэн байгаа. Тэгэнгүүт энийг удирдах гэдэг тийм энийг удирдаад хаач хамаагүй тавьчих боломжтой гэсэн үг. За тийм шүү дээ. За энэ дотор өөр юу вэ? За CPU болон GPU байна. Тэгээд перформанс энэ одоо ингээд перформанс гэдэг хамгийн дээдлэх дээр нь тавьчин баланс гэх юм бол өөрөө тохируулаа явуулчихна. За тэнгууд чинь баруун зүүнээрээ зөхиж цоддог үйлдэлүүдээ хийхээр болцсон байгаатайгаа энийгээ жоох ажид шиг явуулах хэрэгтэй болсон байна. За таяд буудаж үзүүлээ буулъя. Буугаад энэ бол гэхдээ айгүй гоё. Ер нь бол маш өндөр герцийн дэлгэц бол яалтч юм мэдрэгдэж шүү. Ингээ баруун гараараа шууд энэнгээрээ ингээд дарангуут хажуудалд уцсныхаа хажуудалд дарангуут скоплол буудаал тэ. Тэгэхээр ер нь бол энэ тоглоомын үед бол илүү амар болгодог л доо. За тэгээд та бүхэн Infinix брендийн гар утсыг сонирхож байвал өөрийнхөө гэртээ ойрхон Steakhouse-ын салбаруудаар ороод сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр салбаруудыг дурдах юм бол 19-ийн Paragon Mall-ийн 1 давхарт байна. 13-ийн Central Mall-ийн 4 давхарт байна. За хорооллын Apex дэлгүүрийн 1 давхарт байна. За тэгээд хар өрөм худалдааны төв дотор байна бас 1 давхарт, B1 давхарт бас байгаа. За Эрдэнэтэд бас нэг салбар маань ажиллаж байна. Гэх мэтчлэн салбарууд энэ тэнд ажиллаж байна. За та бүхэн мөн вебсайтаар ороод шууд худалдаа авалт хийх бүрэн боломжтой байгаа. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдоод чатаар мэдээлэл аваад утасны дугаараа үлдээгээд тэгээд гэртээ хүргэлээд гар утаснуудаа аваарай. Steakhouse Infinix байла.